сайн байцгаана уу? Тэгээ бүгдэнд нь өдрийн мэнд. Бас нэг хэлэхгүй байгаа бас лавшруулах хэрэгтэй нэг асуудал байна. Тэгээд миний оруулж байгаа бичлэгнүүд жоохон хүнд ч юм уу хэцүү санагдаж байвал бас та бүхэн бас хэлээрэй, комент хийрэй. Яг хамгийн ихний бичлэгэн дээр хэлсэнчлэн яг сайн муу хоёрын голд гэдэг яриад байгаа. Тэгээд сайн зүйл руугаа явахыг айгүй хичээж байгаа. Тэгээд өмнө нь ч гэсэн нэлээ хичээсэн 2 жил гарангийн хугацаанд тэгээд яг хэлэх ёстой цаг хугацаа нь яг тэр өдөр байж таарлаа. Тэгээд яагаад сайн болох гээд байна вэ гэхээр 2 хүүхдийнхээ төлөө. Тэгээ бас өөртөө бас хайртай байхын төлөө хичээж хэлсэн. Тэгээд бид нар өөрснөө ч мэдгүй сэтгэлийн шарах авсан байдаг. Бидний дотор жижигхэн хүүхдүүд байдаг. Тэгээд хэдэн настайг бид нар өөрснөө олж мэдгүй бол оншилж тэ өөрснөө мэдгүй бол одоо мэдэх боломж байхгүй. Тэгэхээр өөртөө хайртай байх тэ тэр одоо жоох хүүхдээ тэ хэр одоо том болох вэ гэдэг асуудал байгаад байгаа юм л да. Эрэгтэй хүний хувьд бол айгүй том асуудал тэ. Миний одоо хүмүүжил авсан тэр шарах тэ надаас дамжиж миний охин хүү хоёрт 80-90% нөлөөлж тэ очдог. Тэр хүүхдүүдийн хүмүүжил бас ирээдүйд бас тэ надтай бас адилхан байх магадлал ихтэй учраас би ингээд өөрөөрөө дамжуулаад тэгээд тэр хоёр хөөрхөн хүүхдийн ертөнцийг тэ гоё эрүүл зөв тэ өөрснийгөө хайрладаг тэ хүмүүсийг бас хайрладаг болгож хүмүүжил олгохын тулд бас энэ нийгэмд бас айгүй олон хүүхдүүдийг шүүмжилж байна тэ. Тэгэхээр энэ шүүмжлэл тал дээр бас юм чинь хоёр талтай учраас тэр хүүхдүүдээс ямархуу хүмүүжилттэй хин нэгнэр одоо хайрлуулж өссөн байна уу тэ хэрхэн яаж өссөн байна гэдгээс бас айгүй хамаарна. Тэгэхээр бидний ирээдүй болсон энэ хөөрхөн хүүхдүүд энэ хөөрхөн ертөнцүүдтэй өнгийн гэрэл шиг тэ гэрэлтэж тэ өссөн бүх зүйлээ бас байнга оруулж явах болно. Тэгээд миний оруулж байгаа бичлэгнүүд хитрхи хүнд ч юм уу, эмо ч юм уу санагдах юм бол бас үзэгч та бүхэн бас доороос сэтгэлээ бичиж бас үлдээгээрэй. Тэгээд ямар ч байсан намайг ингэ үздэг та нартаа баярлалаа. Баярлалаа.